Бата. Манай ажлын өгнөд чиний хэлсэн шүлгийг сонсоод бүр ангачсан штэ. Яруу найрагчийн сэтгэлгээ гэж. Үгийн ураан гэж. Урлал явчихж байгаа байхгүй юу? Чи ч угаасаа яг бүгдээр нь таарсан дөрвөн мөрт хэлсэн. Оноогоо өгч байгаа. Харин Би яах вэ? Залуу яруу найрагч. Яруу найрагч чиний хайлын багт шиг санаатай хаалгын догшоо зогсож байгаа залуу хүн шүү дээ. Ороод иргээд хаалгаа нээх юм уу? Зайл гэж цайжлуулах юм бүү мэд. Бата. Чи надад нэг шүлгийг зориулаач тээ. Би чамдаа зориулж би шүлэг бичсэн шүү дээ. Тийм үү? Бичсэн. Сонсох та. Би чамдаа зориулж бичгээчтэй бүр дэндон гэж шүлэг бичсэн хөөе. За. Зуны халуунд гадаач дэндон, зуурмаг бөгчөнд гэртч дэндон, саман татчхаад ахтарч дэндон, сайлан болгочхоод игчнэрч дэндон, сүйдэр тайхлах нохойч дэндон, шон дээр янзгайх морч дэндон, цандан амсгийгээд ижимэнч дэндон, чамайгаан санаад би чинч дэндон. Чир намайг дэндон болгоод байгаа анзаарч байгаа юу хөөе? Дэндон багтдаг хөөрхөн шүлэг байд. Дэндон болгож штэ хөөе. Юу, хоёлаа одоо газар дээр нь зохиодох уу? Газар дээр нү? Тий, юу вэ? Шаргалт. Ямар хэцүү сэдв бэ? За бичи оролтой. Шаргалж өрөө шорон дээр амьдрахын шаргалж өрөө шавар дээр амьдрахыг гэж байгаа байхгүй юу? За авангаар чүлэг байхгүй юу? Тэгвэл энэ үсгэр хэрэгтэй. Ямар хэцүү сэдв бэ? Нар өөрөө нар юм, нар үйлний цаагаар ордог, нар харанхууд бүр баах. Юу, наа чи ямар сэн утгагүй шүлэг вэ? Абсурд чүлэг байхгүй юу? Тий. За. Хүшээ. Чи нэр өчигдөр яхад ирсэнгөө? Өчөө өржигдөр орой салхтаа гатуугийн дэмгэр гисэн шүлэг зохиотгоо гэд. Гатуугийн дэмгэр гисэн үг байдгүй юм билээ шүү дээ насалгоо. Юу гатуугийн дэмдгээ бодоод гэртээ тамхиа татаад онгодоо даллаа тэдэг ирж өгдөггүй. Өстө балаа юм болсон шүү дээ. Гатуугийн дэмдгэр гисэн үг байдгүй юм билээ шүү хөөе. Зөөлний дэмдэг бол бүр байхгүй. Зөөлний гэж байхгүй юм билээ шүү. Тэнийг минь би зүгээр л чамаар тоглож ирсэн шүү дээ. Би чи гинэ хонгор шүү дээ. Хүш Бата. Надад бол энэ шүлэг их гоё санагдд юм аа. Ямар шүлэг хөө? Холих газраас гялалзсан харагдагч өнгөт одоо. Үгүй ямар хөөрхөн шүлэг вэ? Чамд авьяас байна. Хөөе. Чамд ирээдүй байна. Миний шүлэг биш шүү дээ. Хиний шүлэг юм? За, болоод чи мэдгүй юм шүү дээ. Энэ сансар огторгуудаа нэлээ ойрхон хүн. Жанибеков гүрээ ихчээр өвчсөн юм уу? Үгүй. Чи нэрээ мэдгүй байгаа юм уу? Мэдгүй хинийх юм? Нацаг доржин шүлэг. Аль нацаг дөрч? Даш доржин нацаг дорж. Дашимэнд үү? Дашимэнд агуу. Чи яруу найрагч дандаа овг нэртэй цол хэрэгэмтэй бүтэн стан хэлж байгаа ч бавуугийн тав сүрэн байна. Эгэлгүй. Эренчний чойн байна. Ингүү. Доржин Баттөмрөөр эвгүй. Чи дандаа бүтэн нэртэй цол хэрэгэм устан хэлжээ. За юу? Тэгжээж би өнийгөө таньдаг байхгүй тийм чи. За ойлголоо. Бас учирч янзантай. Ойлголоо. За. Хүш. Тараад шууд ирээрээ за. Би аав хэлсэн. Аав үдид ах нарт дуулгацсан байлгүй? Нэг л бэргээд шүү наслаа. Бэргэлдээгээд яах юм бэ? Ингээд яваад ивэл нөө гэд чи өнөө мөдгөө томраад унна шүү дээ. Эвэ миний нэгэн өрхөхийн хэвлэнд би хүүтэй зорчулдаг үчтэй яа. Хүш нэрээ тэгэрээ заяа. Тэгнэ за. За өрөө уулзъя. За тэгээ. Чи надад итгэж байгаа үстэй. Итгэлгүй яа. Би чамаахан жаргаана заяа нарслага. Би чамаахан нуруунд дээрээ өрөөд энэ амьдралын өдөөс сүрж алхах. Чи чаднаа. Өрөө уулзъя нарслага. За тэгээ баярлалаа. Баяртай. Нарслага. Яасан бэ? Автобусны мөнгө өнөө. Автобусны мөнгө юм уу? Баярлалаа. Би чамаахан жаргаана за. Би чамд итгэж байгаа. Би нуруунд дээрээ үрээд амьдралын өдөөс сүрөөл. Угаасаа чадна. Өрөө уулзъя баяртай. Нарслага. Яасан бэ? Хоёр дамжин штэ. Тэ хоёр дамжих байхгүй тий. За орой уулзъя. За жаргаана. Намайг үнсэхгүй юм уу? Жалиг үнсүүлэх гээд байгаа юм. Хошурны 500. Бодлоо ярьсан. За орой уулзъя заяа. Баяртай нарсалгаа. Баяртай. Энэ юм цэрэг цагдаагийн яслага мэдлэгийг бүжигтэй болгоч их гоё юм биш үү? Годгон цагдаа тавьж ингээд бүжигтэй. Амар гэрээ. Нөгөө ошооч генерал. Таны дуудсан ясаар таны төрсөн хүүг
Мөрдөн байцаа шахмат аглуу ирлээ. На болно. За ажил нь тавдаг уу? Ажлаас их юм алга. За. Монгол улсын гэмтэргийг ганцаараа мөрдөд барахгүй ш. Хөө юу. Гүнэр. Өдөр бүхэн карман хулгай, утасны хулгай, цүнхний хулгай. Арай дийдэг. Хулгайч арай их болж. Гар! Маргааш 10 цаг тэрээрээ. Ой. Яач вэ наа ой. Ой жинаа. Ажил Тавгүй шүү дээ, дээр. арай. Ажил дээр байгаа шиг сандаггүй шүү. За чи тэр миний асуу сургал гэсэн юмыг асуу. Сургыг гаргав. Асуулаа. Наран солонгыг бодохоор нэр толгой нь иргэсэн юм байна гэж ойлголоо. Яатсан байна. Үгүй. Та боддоо. Генералын төрсөн охин мөрдөн байцаагчийн төрсөн дүү өөрөө цэргийн хүн. Та бидэд юу гэж хэлдэг вэ? Энэ гэр бол цэргийн уур амьсгалаар үеийн үед шкафын онгойлоход цэргийн хувцс яраастай. Цэргийн бакал өрөөстэй. Наран солонго яруу найрагчтай суухаар болсон байна. Яруу найрагчаа. Тийм ээ. Яруу найрагч. Очиж. Зүгээр нэг байлдагч. Зүгээр нэг даанч. Миний ажил болохгүй. Гар! Маргааш нэг кент аваад 10 цагаас За ирнэ. баяртай хөөгөө. Ой. Юу вэ? Гэртээ байр таг мартдаг шүү дээ. Мэргэжлийн өвч. Чи ингэж өвчгөн нөхөө болооч. Гэрээс болчгүй гэрээс хөөчих гэх юм байна. Өдөр болгон л нэг тийм юмнуудтай байна. За тэр залуугийнх нь аав ээж хаана ажилладаг, юу хийдэг улсууд юм. Судаллаа. За. Наран солонгыг эргүүлээд байгаа тэр залуу Иргэн Б. Төв аймгийн Лүн сумын харьяат. Төв аймгийн Лүн сум бол өөрөө Монгол улсад гэмтэр гаралтаараа дээрээсээ 10 бичигдэг газар. Саяхан гэхэд л Төв аймагт Лүн 3 том малын улгай. Нэг тэмээ, нэг үхэр, нэг ямаа. Яг газар дээр нөвчөд арьсын нэг нь авч яваад махын нэг нь хуанц тушаахад Хөөй. Гол юм яриа чи. ой Хүн ярьж явснаар шүү малын хулгай бол явчих ч одоо. наран солонгос болж ажил амьдралаа холбоод идэг болчиход юм. Лүн сум төрсөн байдаг байхгүй. За. Эрхэлсэн ажилгүй эргэн О 92-ын голоос гарсан байдаг байхгүй юу? За. Эргэн О 92 нь одоо гэртээ тийм суумга байдалтай. Хөлгүй улсууд юм уу? Ажилгүй л байхгүй юу? Чи тэгээ ажилгүй гэж хэлэхгүйдээ суумгай хөлгүй гэж ойлгоо. Ажилгүй улсуудыг гүйдэг улсууд гэх юм уу? Хөөе. Тэгээ яг уу эргэн бэн өөрөө 8 жилийн боловсрол эзэмссэн. Бүрэн бус дунд сургууль төгссөн. Тэгээд сургуулаа төгсөөд Улаанбаатарт нэг бичиг хэрэгэн дээр ажиллаж хагаад ер нь энд амьдрал жоохон хүнд байна. Хот руу оръё гээд ээж аваагаа хөтлөөд Лүн сумын замаар наашаа гот руу алгасан байдаг аахгүй. Явгаа орж ирсэн улсууд юм уу? Яг та Лүн сумын машинаар орохгүй. За. Тэгээд би бас гайхаад зохиолчдын эвлэлийн хорон дээр бас бүртгэлтэй байдгийн болов гээд зохиолчдын эвлэлийн хорон дээр очиод нэрийг шүүлгсэн байдаггүй байхгүй. За. А бас урд хожид бас гэмт хэрэг тороцолж ирсэн түүх байдгийн болов гээд нэрийг шүүлгсэн харин байдаггүй юм байна. За. Тэгтэл наран солонгийн толгой бол 360 градус эргэсэн байна. Одоо энэ хоёр яаж явж байгаа танилцдаг байна ч хаа байсан дүнгийн хүн те. Судлаа. За. Эргэн наран солонго төвшин тэр овогтой наран солонго нь цэргийн нэгдсэн госпиталд ажилладаг мэдхий юу? Та чи битээ галзуураа. Өнөөгөө хаана ажилтгийг мэдэхгүй тийм солиотой хүн баг тийм. Энэ сая 7 сарын 11-ээс 12-ны шилжих шөнө За. эргэн наран солонго жижүүрт гарч хондог байхгүй юу? Тэгтэл эргэн Б, эргэн К, эргэн зөөлний тэмдэг 3 арх уусан байдаг. За чи галзуураа дугаарч. Тэр хоёр нэг 2 хүн арх уугаад За. архины гүн хордлогонд ороод госпиталын тэр хордлого тайлах тасгал дэрэнгүүд яг наран солонгийн жижүүрт гарч хонсон тасагт нь Баттөмөр хуваарлагдсан байдаг байхгүй юу? Тэгээд ухаангүй хэвтэх бэд 100 гарын суцсар гемодиз шахаад хордлого тайлагдаад хөлсөн чихраад нүд онгоох мүчид яг наран солонго дээр нэг гэж харц таарсан байгаа байхгүй юу? Тэгээд эргэн Б наран солонгыг хараад анхны харцаар дурлсан байдаг байхгүй юу? Яг тэр мөчтөө нэг дөрв мөрд унссан байгаа байхгүй юу? Би хаан төрөөвэ гэж. Хаан төрснөө мэддэг юм уу? Тийм дурак байхгүй юу? Овоо тэнэг гар байна. Шүлэг. Сайхан бүсгүй сэтгэлийг эцэг нэгэн төрлөө би.
Сормусан талмаарх мэлэмрэн дундаас харнудны бүс талман сайхан бүсгүй сэтгэлийг эцэг нинхэн төрлөө би. Яг энэ үчид урлагийн аачгүй наран солонго дураг халаада тайлаа дээр нь унсан байгаа байхгүй. Нүдний булаа. Юунч хурдсан юм билээ. Цэргийн гэр бүлдээс төрс. Хоёр өөр орчиндөөс төрс. Хөөе. Тусал хийлгэж байгаа туслаар дурлсан цолгонууд байна л да. Дурлалын гэмод ийж ягчихгүй юу? Хөөе. За энэ хоёрыг нэг уулзуулахгүй хоёр дийш нь болох арга чарга юу вэ? Гурван арга байна. За. Эзэнгүү хэрэг тохох. Игрээгүй гэмт хэрэг гүтгэх. Нэг бол цогцсон олдоход цогцсон дээр үзлэг хийхэд аянга цахилгаан цохоосон мэт алга болох. Тачи бичээ. Наа чараа дэнтнэ. Зүгээр хөнгөн шийдэх арга байхгүй. Хөнгөн гурван арга байна. За. Хүргэнэ болгоо шууд хорим хийх нэг арга байна. Эсвэл хоёрыг нь хөдөө амьдруулах нэг хөнгөн арга байна. А нэг бол хөлнөөс нь дүүдлээд гол руу шийдэх. Алтуур. Манай салат. Ай! Аавын! Энд байна. Аавын! Амрэгри. Автомсуди! Хүүгээ үнсий! Дараатай. Ахын! Амрэгри! Автомсуди! Хүүгээ үнсий! Аавыг үнсий! Оо, за үс. Ахыг үнсий! Үнс! Ахын ажлам сайн битээ! Гайгүй дээ! Би тэгээ сайн битээ! Даагүй дээ! Энэ дурак ирэхээр бүр ийм болчих. Хом! Сажар! Ой! Чи ч одоо яаж солиорч байна ч одоо. Яаж байгаа юм ч одоо. Командалж шүү дээ. Одоо ингэж Командлууч шүү дээ аваа. Сүртэй байдаг аахгүй. Сая баяраарс таалсан шүү дээ. Хэн? Манай цагдаагийнхан. За. Цагдаагийнхан бүгд бараад уцтай. Талбай тэгж нөөгөл цэцгэр юм. Би хамгийн нүрнийг нээд. Ордор улаан юм статсан. Самдаг чиргэнээр талбайн зүүн талаас тайцсан жирээсэндээ задгаа жирээсэндээ дэмжигдэл гараад. Дэмжигдэл гарч яг голд урд тосоод. Би одоо юу болоод байна? Тэнгэр дуурайд байна юу? Тэгсэл чигсаалаад. Хоёр малгай солигдол хажууд хин зэрэгтэй санагдав. Нэр амар сүртэй. Нөгөө сугадар жанжи чи бүр эргэж харсан шүү дээ. Чиг хаач сандал дээрс нэг өндийгөл уцаад нөгөө хоёр морд бадраа морны үргээд заалс. Та чи битээ галтуур. Өчөө хэдэ үдчихсэн юм ч одоо. Тэгстүүл гэдэг. Сүртэй ахгүй. Сая Финляндийн ерөнхийд жилээ шүү дээ. За. Хүүхэн нэг нав хүүхэн. Бас нэг эдний нэг өвчтэй сэлмэ барьсан. Сая. Урд нь ард нэг аваач. Яг миний урд руу хараад. Амар муу харснаа тэр. Тэр мөрөг гүмсэн шүү дээ. Яаж байгаа юм тийм. Оо заваа хог. Үгүй тэгэлгүй яах вэ тийм юм одоо. Одоо ийм команд гэж удаа байдаг. Аава командлаад байна. Би бол ойлгоод байна шүү дээ. Оо садаг. Орцсон. Зүгээр үү? Энэ манайхан нэг өвчтэй юм байна. Оо. Яг урд байж яах юм та? Урд байгаа юм а бариад урдаа зогсохгүй юу вэ ойлгоо. За, аав би гайгүй юу? Тавлаг. Хүүгээ наадмаар харав уу? Ха? Оо яасан. Стадион дотор намайг наадмын нээлтийн эхний өдөр хараагүй юу? Чи студио орсон юм уу? Хараагүй мó? Би яаж хардгийг? Би ихтэй нэг өрн дээр хамгаалт гарсан юм. Үүрэн дээр үү? Тайснууд явж гэнэ үү?
өшгөлсөн чи дараа зүгээр зогсооч гэсэн. Чи ах нь яг стжонд өгж гараад зогсооч гэж. Өө ахыг бодвол арай дээр. Би чи аваа. Яг нөгөө студион төв талбай дээр байлаа шүү. Хараагүй мó? Би өстө од болсон. Хайрмынхаа ангийнхаа 3 зэрэгтэй дөрүүлээ гараад алхаж очоод тугаа тойроо зогслоо. Тэгсээр баахан уусаа шүхрээр буучи. Нэг тэнэг намайг чиглээд ирлээ шүү. За энэ холоор явчих байлгүй гэвэл хүрээгээ зогсоод байсан. Улам ойртол. За энэ хажуугаар явчих байлгүй гэж заалж мэддгүй маш. Яг миний дээрээс ойчоод ухаан алдаад эвдэс ирсэн шүү. Од болсон наадмаар чи чад. Хараагүй мó? Гүч. Наад би 2 өдөр намайг хараагүй юу? Гүү. Студио дотор байхад намайг зургатаар хараагүй юу? Би яаж чад би соёлон дээр ингээ хамгаалж гарсан юм. Бас уу? Мөр хамгаалаад зогсож байсан. Хүн мэддэггүй хүн чөлөө мэддэггүй. Ахыг бодвол арай дээр. Би чи яг студионд байлаа шүү таав. Ангийнхаа 3 зэрэгтэй од болсон хөөе. Ангийнхаа 3 зэрэгтэй яг алхаж гараад тугаа тойроо зогслоо. За. Тэгсэн өглөө хоодоосоо оцроод өдөө гарцсан чи ходоод огоцоод болдгоо. Нүд харанхуулаад яг энэ чигээр халуун наранд би салглаа. Тэгээд нүд харанхуулаад нэг сэрс яг энэ чигээр ухаалцсан. Шороо мандраад өстө зурагтаар намайг гаргаад од болсон би нэрээ. Хоол унд итгэж яатгийч. Харин Ядаж тийм ээ. нэг наадмын хуушар болоод идэхэд яана. За тэр яг ба. Юу болсон юм? Аха. Юу болдгийг. Ягаад дуудсан? Юу болсон? Манай цэргийн гэр бүлийн удам тасрах. Яцсан. Юу яац гэж. Наран солонго. Цэрэг армийн хүнтэй бус. Зүгээр нэг яруу наригчтай гэр бүл болох. Яруу найрагч аа. Тийм ээ. Эми болоод байна. Аваа та чи цэргийн хүнтэй заавал суу гэж бидэрт хэлдэг үстэй. Ийштэй уул. Тэг яаж явахаараа яруу найрагчтай. Дагуулаад ирв шүдээ цөм цоглоо. Ой. Ангираад агараач. Энийг таваа эмигээ. Нүүр амын хараач. Зуныхаа уцыг алдсан өвлийн уцыг яг урслаа. Амрэгэрээ. Амрэгэрээ. Нэгөр өшөөс гинраад амрэгэрээ. Амрэгэрээ. Ахи амрэгрээ. За шамтаа мэнтгийг даашараад яах вэ? Ямаа байлтаа наадныг өвчтэй юм аа. Надад зүрхний өвчүүлгээ ажиг нь. Аваа та тань дэлжил аваа. Яасан. Өвчтэй биш савуулвал маргааш 10 цаг тэрээр гэх. Эрдээ намайг маргааш 10 цаг тэрээр би цочоод шинжэнгөд цочроо гарах нэг үсэн маргааш өглөө цагтай газар зогсож байсан шүү би. Яах гэж ирснэ ч өөрөө ойлгохгүй. Өглөө гараад ирсэн, өрөөнөөс гараад ирсэн. Нүүрс зогсож. Юу нүүрсээ манай хүн зогсож. Эний өвчин эрдээ бас намайг савуулвал маргааш 10 цагаас ирээрээ тэр нь бүр зөргөнд хоногч. Хуур яа бодлоод энэ. Харин бодлоод ингэ бодсон юмчны гад гараад айд яваа. Хүүшээ байшин ятла миний унтраа гэсэн. Маргааш 10 цагт унтраа гээ яваадсан. Тэгэл хоёр сарыгаа цалингаар асуулсан шүү дээ. Хөөе чи баярлаад уу. Цалин байхгүй. Хөөе чи. Нүүр амаа уугаад явж болохгүй юу? Угаах зав хааваахан бэ. Угаах га дуудлага гараад угаахад гад унтраах ажил гараад хөр төмнөдлө гад гэж явсаар бол очиж чинь Ориг гал сөнөгч гэсэн шиг юм аахгүй. яах юм бэ? Чи тэр төмнөдлө явсаар бол ориг цараа хараагүй 10 жил болсон шүү. Би ер нь ямар царайтай аваа? Хөөр хийжтэй чи. Царай хараагүй удаж чинь энэ чигээр унтдаг болсон шүү дээ зүйл дээ. Эрдээ намайг дарга дуудаад. За. Заграгч дуудлахаар яаж ингэж муухай очихгүй гэ нүрээ угаачаад нөхөр заграгч танамаа дууддаг гэсэн чи яваа тэр оног олоод ир гэж хэлээ. Хээ одоо. Тэгээд цагтаа ирээгүйгээд хагас сарыгаа цалингаар асуулсан шүү дээ би. Жижиг багаж яриад байх юм чи тоо. Ёо. Хонгоо яга бариад байгаа. Сайн наадмараа. Ангийн заграгч намаа дуудаа чи ангид төлөөлөж шүхрээр бууч чадахгүйгээр чадна гээд. Энэ шүхэрч ч аймаар юм бил онгоц чинь. Үсрээд байх онгоцоос үсрээд нэг үлсэн чинь трасыг харагдаад тэгээд угаалц. Нэг сэрс яг стёны гол дайвч чинь буух гоо. Ямар би тэр чи одоо залуурч мэдгүй ш. Гэсэн тэнд нэг юм уу? Тэрийг хүнд таруулсан зэрэг зогсож юм. Өмнө тэрийг юм ч холдоод өгөхгүй. Яанаа гэж бодож байгаа ш. Гэсээр угаал нөгөө нэг хүнд таруулах нэг балаа төмрөн малгайны төмрөө оройн ямар амар шовх юм бэ? Гэсээр л хонгороо пүлгд аваа. Цаашаас юу наашаас юу. Тэг малгайтай юутэй дээр ингээд энлэг орсон ингээд. Ой. Тэр дээрээс бууж ирдэг та юм уу? Тий. Чи доор зогсож байгаа нь би штэ. Холдоод өгөхгүй яасан дурахгүй чи. Чи яаж ходож болох юм бэ хаа? Би чи тушаал авцсан. Хөдөлгөөгөө ингэ зогсож байгаа юм чи. Таныг гэж мэдсэн бол би эвтэйгэн гаргачих штэ. Ингээд гаргачихгүй. Чи ингэ гаргасан бол би ингэж гарчихгүй юу? Яаж мэдхий вэ? Наадмар ахтуу хоёр стен дотор шүү онгоос биш тумбааши дээрээс аваараа. Би бадарсан ирдээд урж дээр өнөдөө аваа. За. Айдын гал унтрааж ирсэн. Айдын байшин шатаа тэрийг унтрааж ирсэн. Айдын аваа
Хүүшээ нохоо шатлаа минийг гүүгээрээ харин гал дондор гүүгээд орсон. Тэгээ нохоог нь аваад гараад ирсэн. Нохоо нь биш тоглоом нь чихмэл нохоо юм байлээ. Чи тэрийг сайн харахад яадгийг. Үгүй сүүлийн үе тоглоомч ямар амьд юм шиг хийд юм бэ? Дотроо батарейтэй машин бариад авсан чи гэсэн багхгүй юу? Чикен нохоо нь баг бүр шатайс. Тэвээс 2 сарын сайдгаар ахаа асуулсан шүү дээ. Чи энэ цайлаа авч үзсэн хүн үгүй. Аваагүй 2 жил болж байгаа. Хөөе. За чи надтай явна ганд явд ном уншуул аа. Харин Хиймний саван тавиул. ой хин яагаад дуудчих намайг ажил их тавхад. Наран солонго. За. Яруу найрагчтай суухаар бол. Юу? Нөгөө бидний заавал цэргийн хүнээс суунах гэсэн ам тангар зөрчиж байгаа юм уу? Тийм байна. Бидний удан чаваста би ийм хар амьдрал үзэх гэж юу? Харуу чи хүний зовлон садмодаагүй юу? Чи босооч. Юугаа солиорож байгаа юм чи. Нэг Харва хүн иддэг бол юу юм? Гэхдээ зохиолдол юм гараад ирдэ ш. хөөе. Бас хаанаас нэг юм олоод байсан. Одоо тэгээ яах болж байна чи тамнэ? Одоо яах? Аа? Яруу найрагч төргөнтэй болж байгаа юм байна. Хоош! Чи галтай хүн уу чи? Чи гал удаач натлаа. Галтай хүн уу чи? Чи тамиг хасаад галаа тавина. Би очиж унтраа. Яасан зовлондоо нүүр угааж амжихгүй явж ах чинь. Яаж байна? Хаачууд ямар хайший би. Чи гал командын үсийг карбалаад явж идэх юм ааш. Чи одоо яасгтар ч нааш. Ийм өвчтэй ч манайх. Ах нар ирсэн юм уу? Хэлсэн үү? Хэлсэн. Үе та чи яатсан бэ? Чиний энэ явдлыг сонсоод хөөсөр уйлж би. Та чи битээ галзуур. Хөөсөр уйлаад ахтуу яах вэ? Ямар ч юм зөвшөөрөхгүй шүү чи. Юу? Сонслоо мэдлээ. За наран солонго. Биднийг төрүүлсэн ээж цэргийн хүн байсан шүү. Үгүй шүү дээ. Та надад цэцэрлэгийн багш гэж хэлсэн биз дээ. Цэцэрлэгийн багш тагнуул сүнд байсан шүү. Тийм ээ. Тий? Би л ав тэр хүний чи хүлээж авахгүй шүү. За чи дагуулад ирээд үзээрэй заа юу. Цэргүүн гэдэг юм. Та тэгээ өөрөө тийм хүнтэй суусан хаана байгаа? Суух гэж үтсэ. Эргэн саратаа 2 сар амьдарч үзлээ. Өглөө босгоор карма хэрэгчээд төрөвч хосгочод явах юм. Юм туугаад байдаг шаар юм. Сарага хорчлоо. Тэгсэн дараа нь эргэн дуу ята 3 сар амьдралаа. Арх ухаар нүгэлтэй агсан хөр юм. Би ямар хүний гарын шүүс болох гэсэн болсон биш. Нөгөөдгөө аваач хорчлоо. Одоо хоёулаа 20 доо шүү. Хөөе. Өнөр хэний минийгөө заавал тэргүүнтэй суунгээд өдөр хүртэл явж гин чинь. Харин ашгүй нэг манай даргын захирагчийн нарийн бичиг тонгоон штэ аваа. За тий. Тонгоотой нэг 2 сар сэрхий байсан те. Тэрийг дээрээ чи. Яасан? Тэрийг ярих нь. Үгүй ярихгүй тэрийг тэрийг чи ойлгохгүй штэ. Ашгүй аваа би нэг тунгаатай сэргийн хүн бодлоо тунгаатай 2 сар оо наануу цаанаа өргөжсэн. Ээж аван танилцсагаар ээж автан танилцсаг гэрт нь орсон чи нэг 5 хант төөрн бод тэгээд амьдрдаг юм байна гэрт. Орол танцаад те борц гэдээ суужсэн чи тунгаа нөгөө гэрээ дулаацуулах гал хөрхи чүдэн зурал 100 их тэр гал тавих нь гэж айгаал зүгээр канистртай байх юм цацаа хийсэн чинь тэр нь бензин бол таарсан шүү дээ. Энэ гэрчээс та магар хурдан чаддаг биш. Бүрг бах болчихдаг биш. Би тэр 3 сараа сэлэг асуулсан шүү дээ. Би шоо тэгээд надад шорон суусан те. Онгойлготой яа чи. Би чамаа гаргаж аваа үстэй. Тэгсэн. Тэгтээ бас энэ галс өнөө чигсэндээ бүх хүмүүсийн гаргахаар амьдсан байдаг шүү. За наран солонго. Чи энэ гэр цэргийн биш өөр мэрэгжлийн хүн дагуулад ирүү заа юу. Би зөв шүдээ цөв зохино шүү заа юу. Яас. Илрээгүй 10 хэрэг надад байж. Би тох Яах гээд байна чи? наад нэг юм шиг солиороод ах юм. Та нар ингэж байгаа юм бол надад бас нэг хэлэх мэдээ байна. За бас яав. Ээлдэг. Би жирэмсэн болсон. Үннүү. Тэгээ яах яа? Заавал цэргийн үнтэй суугаад бицгүй хөхөд төрүүлээ хэмтэж явах юм уу? Та тэгэж үзэнэй үл тгий мэдүү? Хөөг. За байдал нэлээ хүндэрч байгаа юм байна да нөхдүүд минь. Онцгой байдал зарлах уу? Юу байд байгаа бэ? Уучлаарай. Аава. Ер нь ингээд гэмт хэргийг бүртгээд авц тэрэгтэй танилцаа суучих гэдэг. Гэмт хэрэг үйлсэн ихэнх улсын эцэггүй хүүхдүүд байдгийн шүү. Одоо тэнэр яана тэнэ. Юу яана яш та анхны бол юм хэлэхгүй юу? Би юугаа хэлдгийг өөр амьдрал эхлэл үзэг өрөвдмөр амтан зогсож байгаа чинь наа чинь.
нөхдөөд минь энэ асуудлыг нухацтай хэлцэхгүй болохгүй нэ шүү аа. Одоо яана. Энэ мөн үү? Өсөнд нь чөдөн зураад аргачмаар амтнаг үйж. Энэ юм уу? Хүнтэй танилцна гэдэг хүмүүний амьдрал юм. Хүнтэй танилцчих хөөгдөд гарвал яам. Нэг л бэргээд шүү. Энэ юм ч одоо юу вэ? Сайн байцгаана уу? Сайн байцгаана. Генерал би үз. Ордорч гарчгүй генерал. Ашаа. Өөрт чинь зориулж би нэг дөрвөн мөрт бичсэн. Цагдаа цагийн Яагаад байгаа юм бэ? Та одоо яага уйраад байгаа юм бэ? Аль би уулзъя. эгэл жирийн хүндэт харуул, эх орны жавхаа хүндэт харуул, толгой дээр нь шүхэр унсанж тоохгүй зогсдог хүндэт харуул, тав хийсэн хүндэт харуул, тунж ханган хүндэт харуул, хүргэн дүүн эдийн дээж эрхэм хадгаан барин мэхийн ёсол ёо. Өргөн дэвргий. Хой. Өвчтэй юм ач. Ямар хурд нам балтж байна. Нашаараад байгаа байхгүй ёо чи ёо. Хүсний нэгийн баруун талд дөрвөн том хаалгатай дөрүүлжин байсангаас галын дэрэгний дохойг ялцаал тэндээс гүйлдээл гараад ирдэ шүү. Би амьдралдаа ийм гоё шүлэг сонсож байгаагүй. Үе, танай ажлын газрын байрлалыг ярьж штий. Нэг юм. Одоо шүлэг Даачдаг сэтгэл татны яваад байсан юм. Галын тэрэгний дохойг ялалцсан, галзуун улаан гал руу гүйн орно, ганцхан хоромд түүмэр авалцсан, бусдыг тэндээс аварч гаргадаг, гангалж хэнцэлхээч мэддгүй, гойны вагаанч анзаардгүй, гой замтай ахта, гой хадга, гой барья. Тэрчим аяглаад байгаа чи. Галзуураа ёо чи галзуураа хийж. Хийж галзуураа чи. Дараагаараач яа. Яа. Чи тийм мундаг шүлэг бичдэг юм биз дээ. Тэгвэл би чамаас шалгалт авъя. Одоо чи яг газар дээр миний аав зориулаад нэг шүлэг бич. Яг үнэ. Миний аав бол армийн хошууч генерал хүн шүү. Миний аа бол биднийг жинхэнэ цэр хүний ясаар суран бүсээр ороод гэж хүмүүжсэн тийм ээ аваа? Яг үнэ. Тийш. Суран бүсээ. Суран бүс ямар гоё сэдэв бэ? Бичи. Яа шууд бичиж. Аавын суран бүс тайлгдахад ах өтөөр зөндөө их айдаг. Яг. Аавын суран бүс тайлгдахад айлын хичээж хоёр зөндөө их баярлдаг. Юу вэ? Аавын суран бүс тайлгдахад ах өтөөр дүүтэй болдог. Аавын суран бүс тайлгдахад айлын хич 10 сарын дараа хүүтэй болдгоо. Хой. Чи ч одоо юу уншиж байна? Юу? Сорбустай. Миний газар. Энийг солиотой юм суран бүсгэд солиоруулаад балааруулаа. Маа энийг авчи. Балаа юм аа нэр. Яар тэр гогөөж. Ба энийг ав. Бурмах баярлаж байна. За бид нар л хүлээж зөвшөөрөхгүй шүү аа. Барахтай. Ягсаад ном хүн. Чи сул зогс. Тийм байлгүй дээ. Та нар чи ерөөсөө их захаа алдах нэ. Эцэгч гэж хүн энд байж шүү. Сайн байна уу та? Сайн байна уу та? За би наран солонгийн аав байна. Анзаараа л. За. Хүүгийн нэр алдар хэн блэ? Оо яруу найргийн мөрөөдөж явдаг залуу яруу найрч доржин батмөр байна уу? За чиний зохиодогч бай, бичдэгч бай, уншдагч бай над ердөө хамаагүй. Гэхдээ би над яруу найргаар чи залуу давс хордож явсан толгой шүү. Чи сайхан нүдэн дулаахан сайн хүү байна. Чи миний охиныг гомдоолгүй, үргэлж жаргалтай барих чадна вэ? Чадгүй яах вэ? Би ганц охиноо л бодож байна. Чадна. Би чамайг охинтойгоо суугаж өгчөөж байна шүү. Дээрээ юу? Баярлалаа. За чи ядаж үсээ засуулаад гараа. Одоо өсч ороо шууд гусуудлаа. Ерөөсөө дайхаа үргэлгчээ. Баярлалаа. Найрандаа урьж шүү. Одоо би суран бүсгэд солиорхгүй. Чи мо зэрэгт яваараа чи мо. Орхий. Хой өдсөн чон нууч яаж яа тангч.
Оно. Бэ. Чи энэ хурим хийх ресторанын бэлт. Мэдлэг үстгэ. Агло. Чи энэ хоёр дүүдээ өгөх бэлэгсэлтийн бэлт. Мэдлэг үсгий. Тэмүүжин. Би Чи тэр ширээнийх нь идэ будааг нь бүгдийг бэлт. мэдлэг үсгий. Би өөрөө 25-ыг өөрөө товсон. Ганц огныхоо толгой би мэдвэтэйгээ байш. Цул зогсоо. Гэсэн. Гоо ёо ингэж хаамаагүйдээ суух ёстой байсан бол 20 30 жилийн 20 30 хүн байсан шүү дээ надаа. Одоо энэ цэцгийн одоо хүнтэй сууцаа. Оо ямар сахсан юм бэ надад. Оо ямар хатаа юм бэ. Аха. Аста. Наша. Аач бидний заавал цэргийн үнтэй суу гэдэг үгээс бидтэй. Одоо аав цөөлөрчжээ. Тэгвэл одоо энгийн эмэгтэй үнтэй сууж болно гэсэн үг үү? Болно гэсэн үг. Хүй. Тэгвэл дүүд нэг хүн байгаа. Аа. Их тэнгэрийн аман тоогооч хийгээд нэг хүн байна. Чи чинь цугныхаа доор зогсч юм шүү. Танаа дандаа зүгээр ингэ зогсчихё гэж бодоод байгаа юм уу? Тэг чи заримдаа ингэж бас нүдэ ирмэд явчихж байгаа байхгүй? Хүй. Хүй. Тэр байтугай миний бүр хүүхдийг гаргацсан байгаа. Чи тэгээд зүгээр зогсохгүй бас ингэ байж тийм. За юу гэж тээ? Хөөш. Яваад авгаа хөхтө аваад ирэх үү? Аваад ирээч. Авчираад аавтайгаа танилцуулцгоо. Танилцуулаач. Аваад ирээ. Хүн дарын хүнд таруулах юм чинь. Зүгээр хүнтэй сууж болох юм уу? Боллоо шүү. За явж галлагийнхаа ануг авсарна.